Дараагийн мэдээг танилцуулъя. Тасалбарын залилангаас болоод өвсөс хамтлагийн фенүүд хохирсон байна. За тэд нийтдээ 2 сая орчим фунт стерлингийн алдагдлалд хүрсэн байж магадгүй гэдгийг орон нутгийн банкны одоо тооцоогоор гаргасан байна. За өвсөс хамтлагийн сүстэн бишрэгчид бол тус хамтлагийн одоо 2025 онд тоглогдож байгаа тоглолтуудыг тесэн ядан хүлээж байгаа. Тийм учраас бол энэ тасалбарыг бол олноор худалдаа авахыг хүсэж байгаа. За энэ үүнийг нь одоо ашиглан захин лувр явагдсан байна. За ингээд энэхүү тасалбарын лувраас болоод хүмүүс мөнгөө олноор алдсан байна. За энэ талаар бол Lloyds банкны группийн судалгаа гарсан байна. Lloyds-ийн банкны группийн мэдээснээр өвсөсийн шүтэн бишрэгчид одоо энэ жил одоо тоглогдох гэж байгаа концертын бүх тасалбарын одоо талаас илүү хувийг нь бол энэ луврын гүйлгээ эзэлж байна. Нийт одоо 56% нь бол луврын гүйлгээ явагдсан гэж мэдэгдэж байна. За Lloyds банкны мэдээснээр хохирогчид дунджаар 346 фунт стерлингийн алдагдал хүлээсэн бол зарим нь 1700 фунт стерлингийн алдагдлыг тухайн билетийг авах гэж хүлээсэн байх нь. За луврын 90 гаруй хувь нь бол сошиал медиа платформ. За тэр дундаа Facebook-ээр явагдсан байна. За энэ дотор бол Facebook дээр хуурамч сурчилгаа нийтлэл пост оруулсан. За ингээд нийгмийн сүлжээнд үүсгэсэн ийм OCC аялын тоглолтын тасалбар худалдаа авах зорилготой албан бос группүүд бол шүтэн бишрэгчдийг нь оруулсан юм байна. За тэгээ луурчид бол билет одоо зарж байна. За билетийг авахыг хүсвэл бол банк руу мөнгө шилжүүлэх гэсэн ийм мэдээллийг өгсөн байна. За ингээд хүмүүс бол банкны шилжүүлгээр тухайн тасалбар авах мөнгөө шилжүүлдэг. За хариуд нь бол ямар ч тасалбар өгөөгүй тухайн хүмүүс залиланд одоо өртсөн байх нь байна. За мөн одоо энэ захим сүлжээнд бий болсон ийм групп хуудсууд нь хямдралтай үнээр тасалбарыг санал болгож за хуурамч сурчилгаа, пост, заруудыг бол явуулж эхэлсэн. За энэ нь бол одоо энэ арга хэмжээнд бол оролцох гэсэн хүмүүсийн анхаарлыг татаж чадсан байна. За энэхүү тасалбар зарж байгаа гэсэн залинд өртсөн хүмүүсийн 3/1 нь бол 35-аас 45 насны хүмүүс залин мэхлэлд хамгийн их өртсөн гэж мэдэгдэж байна. За өвсөс хамтлагийн одоо гол гишүүд болох Лиам болон Неол Галихар бол өнгөрсөн оны 8 дугаар сард бол нэргэн нэгдэж байгаагаа зарласан. Ингээд 2009 оноос хойш анх удаа хамтдаа аялан тоглолтоо хийнэ гэж зарласан. За үүний дараагаас эхлэн Их Британд тухайн тасалбартай холбоотой залилангийн одоо худалдаа ихээхэн нэмэгдсэн юм байна. За хамгийн багадаа бол 5,000 орчим хүн энэ одоо залилангийн хэрэгт хохирогч болсон гэсэн ийм мэдээллийг өгч байна. За анх бол 1.6 сая тасалбарыг зарна гэж төлөвлөж байсан. За ингээд нийт одоо энэ тасалбарыг авахын тулд 13 сая хүн энийг 1.4 сая тасалбарын төлөө өрсөлдсөн юм байна. За эхлээд бол Ticketmaster, Tweets зэрэг одоо ийм захин хуудсуудаар дамжуулан тухайн одоо билетийг зарна гэсэн ийм анхааруулгыг өгч байсан ч гэсэн дахин одоо борлуулах ийм 2 дахь сайтуудаас бол ойролцоогоор 50,000 тасалбар буюу нийт борлуулалтын 4 орчим хувийн зарагдсан байна. За тийм учраас бол тухайн одоо тасалбарыг борлуулж тоглолтыг зохион байгуулж исэн байгууллагууд болох Live Nation, SMG зэрэг одоо компаниуд бол эдгээр тасалбаруудыг цуцлаад шинээр ирэх бүхий ийм платформудаар дамжуулсан билетийг дахин одоо тасалж борлуулж эхэлсэн байна. За Ticketmaster бол өөрөө бас шинэ ийм үнийн бодлогыг өвсөсийн одоо билеттэй холбоотой танилцуулсан юм байна. За энэ нь бол динамик үнийн бодлого гэж байгаа. За энэ юу вэ гэхээр бол тасалбар эрэлт их байх юм бол үнэн нэмэгдэх байдлаар бол тухайн динамик үнийн сүлжээг ашигласан. За үүнээс болоод зарим сүтэн бишрэгчид нь худалдан авах явцад бол үнэн нь 2-3 дахин өссөн гэсэн мэдээллийг олон нийтийн одоо сүлжээнд тавьсан. За үүнээс болоод олон нийтэд бол эсэргүүцэл тулгарсан. За ингээд Их Британий засгийн газраас бол энэ асуудалд шалгалт хийсэн. Үүний хариуд өвсөс хамтлаг Хойд Америкийн аялын тоглолтуудад одоо динамик үн тогтоохгүй гэж мэдэгдэж байна. За эдгээр үйл явдлуудыг одоо харгалзан Их Британий хууль тогтоогчид бас тасалбар борлуулалтын ил тод байдлыг нэмэгдүүлэх хууль тогтоомжийг хилцгээр болж байгаа юм байна. За санал болгож байгаа энэхүү хуулийн төсөл нь тасалбарын үнийг бол тоо хэмжээ гэдгийг нь тодорхой харуулахгүйгээр тасалбар одоо худалдагыг хориглох, за онлайн одоо дараалал үүссэн үед үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх ийм бодлогыг баримтлах ийм хуулийг баталгаар зорж байгаа юм байна. За мөн одоо альва тоглолтыг үзэх гэж байгаа фэнүүд нь бол тасалбарыг зөвхөн одоо итгэмжлэгдсэн худалдаа авахчаар дамжуулан авах нь бол эдгээр одоо лувраас сэргийлэх гол нөхцөл нь гэж үзэж байна. За мөн луврын хохирогч болохоос зайлсхийхин тулд олон нийтийн одоо мэдээллийн хэрэгслэр санал болгож байгаа. За мөн банкны шилжүүлгээр тасалбар борлуулна гэсэн эдгээр үйлдэлүүдээс татгалзах ёстой гэж эрх баригчид хэлж байна.